За сайн бацгаанаа бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За нэг 6 дугаар сард болох бас нэгэн сонирхолтой үйл явдлын талаарх мэдээллийг оруулчих яа гэд ингээ бэлтжлээ. За энэ астрологийн энэ нэгэн сонин үйл явдал бол Уран буюу Тэнгэрийн ван гариг кармын зангилаа буюу сарны хойд урд тийм огтлцлын цэг. Энэ цэг дээр 90 градусаар нэгдэж байгаа энэ нэгэн сонирхолтой үйл явдал бол одоо 6 сарын 20-ноос болох юм байна. За энэ үйл явдал яагаад чухал вэ гэхээр за энэ үйл явдал бол маш олон одоо тийм нийгмийн болон одоо ерөөсөө энэ манай дэлхийн хүмүүсийн нийгмийн болон одоо хүмүүсийн амьдралд маш олон сонирхолтой өөрчлөлтүүд авчирдаг нэг юм нэгэн гариг эрхсүүдийн уулзвар огтлцол юм байна л да. За тэгэхээр энэ удаад би одоо нэг зүйлийг бас дахиж та бүхэн сануулхад жил хагасын өмнө кармын зангилааны гэж юу байдаг талаар нэг мэдээлэл хийгээд тэгээд орчихсон. За орхисон шалтгаан нь юу байсан бэ гэхээр сидерал буюу одоо ведийн зурхай тропикал буюу барууны зурхай хоёр бол энэ кармын зангилаа гэдэг юмыг арай хоёр өөрөөр тодорхойлоод өөрөөр тооцоог нь гаргаад идэх юм байна. Тийм болохоор энэ асуудлуудыг аль нь зөв вэ, аль нь буруу энэ төр гэдгийг за буруу ч байх тий аль нь илүү амьдралд ойр байдгийг хүний амьдралд илүү одоо таарч идэм бэ энэ төр гэдгийг судалж бодолж явсаар агаад одоо энэ хүрчлээ. За тэгэхээр бол айхтар тийм бүр буруу гэдэг юм бол байхгүй. За яг барууны зурхай буюу тропикал системээр бол Раху Кетуг бол 25 оны 1 сард шилжилт хийсэн. Раху нь загсны ордонд орсон. Кету нь яг тэнглэгийн дагуу байгаа учраас охины ордонд орсон. За тэгэхээр Рахуг нь бол ирээдүрүү чиглэсэн үйл явдал, Кетуг нь дандаа өвөрсөн буюу кармтай холбоотой үйл явдалтай холбож тайлбарладаг иймэрхүү юм ба. За ингэж тооцоод үзээд байсан чинь дараа нь Ведийн зурхайг судлаад явсан чинь энэ нь 25 оны 1 сард биш 25 оны 5 сард шилжсэ гэд Ведийн зурхай ингээд тодорхойлсон юм байна. За ингээд энэ жоохон грацийн зөрүү мөрөөнөөсөө болоод энэ одоо кармын зангилаануудын цэг шилжилтийн цэгүүдийг бол жоохон өөр тооцоолдог болохоор энийг ингээ ярихгүй нэлээ удсан. За тэгээд одоо бол яасан бэ гэхээр ер нь Ведийн зурхаанд тодорхойлсон тэр одоо хэлбэр гэх юм уу хэмнэлээр нь ерөнхийдөө ингэж чиг бариад тэгээд Ведийн зурхаагаар ярьж байгаа боловч барууныхаар одоо ингээд тайлбарлаад байгаа тэр хэсгүүдийг хамт шимж аваад тэгээд нэгдэж нэвтрүүлээд гэх юм уу холж болоод ингээд одоо бас жоохон судлаад явцсан юм аа. За тэгэхээр за кармын зангилаа гэдэг нь бол сар нарны одоо тойрог замын огтлцлын тэр нэгэн цэгийг л кармын зангилаа буюу үлийн өрийн зангилаа, сарны зангилаа гэж хэлээд байгаа юм л да. Тэгээд Раху гэдэг гэхээр бол монголчууд бол Раху Кету гэхээр их мэддэг. Ялангуяа одоо сар мар хэртэх үеийнхийг болохоор сарыг Раху гэдэг зэлгчсэн гинлээ гэж монголчууд ярьдаг байсан. Энэ бол бүр эртнээсээ тодорхойлж ирсэн бас нэгэн сансрагтур гой сонин үйл явдал одгоор иргэсийн учрал тохиолдлуудыг олж харж шинжиж домог болоод одоо хүмүүсийн мистик талаас нь тайлбарлаж ирсэн ийм ойлголт юм байна. За тэгвэл яг одоогийн энэ Раху Кетугийн энэ одоо тэнхтлэг дээр Уран буюу Тэнгэрийн ван гариг орж ирж байгаа нь хамгийн сонирхолтой бөгөөд одоогийн дэлхийн ертөнцийн хүн төрөлхт маш том өөрчлөлтийг зөгнөж байна гэж ингэж барууны болоод Ведийн зурхаачид аль аль нь тайлбарлаад байгаа юм. За ийм болохоор яг энэ цэг дээр ирэхээрээ яадгийн ямар өөрчлөлтүүдийг авчирж ирсэн түүхтэй юм гэдгийг жоохон судлаад ингэж хийчлээ. За тэгэхээр яг одоо бол за кармын зангилаа Раху нь загсны ордонд Кету буюу өнгөрсөн карматай холбогддог тэр тал нь болохоор сарны өмнөд зангилаа гэж ярьдаг. Тэр нь Кету нь охинд байгаа байна. За тэгвэл яг энэ үед Уран буюу Тэнгэрийн ван гарыг ихний ордонд байрлаж байгаа бөгөөд яг энэ кармын зангилаатай 90 градусын аспект үүсгэж байгаа юм байна.
За тэгвэл энэ 90 градусын аспект үүсгэж байгаа энэ хэсэг л одоо дэлхийн хүн төрөлхтний одоо энэ эрхсийн нөлөө хүн төрөлхтөнд яаж нөлөөлөх гэдгийг л одоо одон зурхай юугаар одоо судалгаа тооцож гаргаад энэ өөрчлөлтүүдийг л зөвнөж хэлээд байгаа. За тэгэхээр энэ шилжилт бол Раху Кетугийн энэ шилжилт бол 1.5 буюу 18 сар болж иж дараагийн одоо цэг рүүгээ шилждэг юм байна л да. Тэгэхээр яг тэр Раху барилж байгаа тэр орд Кето барилж байгаа тэр орддоо бол илүү хүчтэй нөлөөлөө. Рахугийн нөлөө, Кетогийн нөлөө одоо тухайн барилж байгаа ордуудаа их нөлөөлөд явчихдаг гэж үздэг. За энийг бол хэдийгээр нар сарны одоо тэр огтлцны одоо тойрог замын огтлцны цэг гэж үздэг ч гэсэн Раху бол сүүдрийн гараг биегүү атлаа бол хүний амьтад асар хүчтэй нөлөө үзүүлдэг. Маш тийм хүчтэй энергийг үүсгэдэг гэж ингэж эртний зурхаачид үздэг байсан юм байна. За Тэнгэрийн ван гэдэг бол мэдээж яг энэ үед бол одоо дэлхийн ортонд орсон байгаа гэдгийг би өмнөх одоо төлөв байдлуудаараа өчнөө ярьсан болохоор энийг та нар ойлгож байгаа. За тэгэхээр Тэнгэрийн ван гараг гэдэг бол одоо 33 он хүртэл дэлхийн ортонд байрлаа шүү дээ. За яг энэ үедээ тэгээд дээрэс нь бас сарны одоо зангилаатай 90 градус барилчихсан байна гэдэг бол энэ Тэнгэрийн ван гарагийн гинтийн өөрчлөлт, эрх чөлөө, инновац, хувьсгалт үзэл санаа энтрийг бол одоо улам хүчтэй болгоод дээрээс нь сарны тэр зангилаатай холбогдоод ирэхээр маш олон тэр тусмаа сарны зангилаатай холбогдохдоо 90 градусын өнцгөр буюу квадрат гэж хэлдэг. Ийм аспект үүсгэн гэдэг бол нэлээд байдлыг нэлээд хүчтэй өөрчлөлтүүдийг маш хурцтмал бүр зайлшгүй өөрчлөлт хийх ийм одоо тохионуудыг өгдөгөө гэж хэлдэг юм байна. За ерөнхийдөө бол тэр 90 градусын үзхийг бол тэр квадратыг бол дарамт бэрхшээл энэ гэж үзэхээс гадна бас маш хурдан асар хурдан их тийм хөгжлийг бас илэрхийлдэг. Мэдээж бүх юм дандаа сайн болоод муу талтай байдаг учраас бэрхшээл, дарамт, стресс тэр гэж гарахаас гадна бас хөгжлөд маш хурдан огцом өөрчлөлт хийх бас ингэж илэрхийлээд идэв юм байна. За тэгэхээр Раху Тэнгэрийн ван гараг Раху Кетотой харилцахаараа яах вэ гэхээр Рахун загас нь Кето нохинд байна гэдэг бол оюун санаа ба ажил гэсэн тэглийг болж хууршиж байгаа юм л да. Тэнгэрийн ван болохоор ихэд оюун санааны өөрчлөлт, ажил төрлийн өөрчлөлт гэсэн одоо жишээ тоонхоо ордтой бол та. За Тэнгэрийн ван болохоор мэдээж амьдралын одоо хэм маягийг өөрчлөх, карьер, нийгмийн байсаар генетийн хүчтэй цочрол өгмөр тийм өөрчлөлт, хуучин хэв цагийг огцом өөрчлөх иймэрхүү одоо нөхцөл байдлыг үүсгэж идэх юм байна. За тэгвэл энэ үйлчлэлтийг зурхаачид юу гэж үзэж байгаа вэ? Астрологчд үзэж байгаа. Тэгэхээр энэ бол маш ховор бөгөөд оршихуйн одоо маш их ачаал хөдөлтөд аспект үүсэж байгаа учраас бодит байдлыг бүр цоо шин тийм сигнификатор гэж хэлдэг тэ илэрхийлэгч тийм шин нэрэн үеийн үе таалга нэгдэж байна гэж бас хэлээд байгаа юм. За тэгэхээр энэ бол энэ үеийг хүртэл одоо ертөнцийг хүртхүйг өөрчлөх хаалга гэдэг нь шин цаг хугацааны шугам руу шилжиж байгаа үйл гэж юм. За ингээд дээрэс нь одоо 26 сарын 20-оос одоо жишээлбэл 29-оос 20-нд энэ шилжиж байгаа энэ шилжилт бол одоо ирээдүйн одоо хөгжил, дэвшил, хувьсэл эдрийг одоо илүү тодор харуулах тийм аспектыг үүсгэж байгаа агши маал гэж хэлж байна тийм. За тэгэхээр энэ өөрчлөлтүүд бол эдгээс л 6 сарын 12-оос 20-ны хооронд бүр үнэхээр тэр өөрчлөлтийн шийдвэр эхэлнэ. За тэгвэл яг ийм аспект хийж байсан байх гэхээр энэ бол яг энэ аспект дээрээ боо яг энэ байрлал дээрээ бас яг ийм одоо уран гараг ингээд ороод ирсэн. Тэгээд дээрэс нь сарны одоо хойд урд занглааны уулзалт дээр 90 градусын аспект үүсгэж исэн ийм тохиолдол 84 жилийн өмнө л байсан юм байна. За гэтэл тэр 84 жилийн өмнө гэдэг нь хизээ би гэсэн чинь 1942 оны 8 сар гинэ. Тэгэхээр ийм өөрчлөлтүүд уран гараг болоод үргэлжийн өөрчлөлтийг амлдагч гэсэн яг ийм сарны одоо занглаатай аспект үүсгэсэн байдал 84 жилийн өмнөх бол 84 жилийн өмнө ямар дэлхийн ертөнцид ямар хувьсгал өөрчлөлт гарсан бэ гэхээр мэдээ 42 он гэхээр тэр дэлхийн одоо дайн
хийх байх гэсэн тэр нэг үзэл сурталын айхтар том зөрчилдөөн тий. За тэрнээсээ үсээд ийм айхтар зөрчил тэмцэл үүсгэж байгаа. Тэрний хажуугаар бас маш олон хувьсгалт өөрчлөлтүүд гарсан гэдгийг бол мэдээж. За тэгэл анхны компьютер, анхны одоо тэр тооцоолох машин, шийдвэрлэгч машин, анхны одоо тэр бүр одоо нэг бүтэн өрөөнд багтах хэмжээний тэр том компьютер үүсэлч одоо тэр үед хэлсэн байдаг шүү дээ. За энэ мэд өөрчлөлтүүдийн эхлэлийг тавьсан гэж үзэж байгаа бол одоогийн энэ шилжилт хөдөлгөөн бол мэдээж бүр одоо тэр хэмэл оюун одоо тэгэл бас одоо юу гэдгийг технологийн шийдвэрлэх хүмүүсийн үзэл санаа бодлын шийдвэрлэх тэр техник технологи дэвшлийн хооронд одоо хурд тэгээ тэрний хооронд тэмцэл тэр асан хурдтай явагдаж байгаа энэ үед угаасаа энэ зөрчил энэ одоо хурдтай өөрчлөлтүүд эхэлсэн байхад улам илүү хүчтэйгээр өрнүүлнэ л гэдгийг сануулж байгаа юм байна. За ингээд энэ өөрчлөлтүүд өөр хаана болсон бэ гэдгийг бас жоохон дурдаад явчих бас сонирхолтой юм уу гэж зөвхөн одоо энэ хувь хүн өөрийнхөө ордод ямар нөлөөтэй байхаа гэдгийг дараа нь ярь. Гэхдээ дэлхийн ертөнцид яаж өөрчлөлт гэдэг юм бэ? За 84 жилийн дараа л яг ийм аспекттэй байсан юм байна. Гэхдээ зөвхөн квадрат байдалтай байдал дээр 84 жил болохоос биш уран гаргуул шилжилт хөдөлгөөн хийх болгонд бол бас нэг юм кармын зангалаатай үйл хэрэгжилт харагдаж идэв юм байна л да. Тэгэхээр 2007 оны 11-12 сард бас кармын зангалаатай харагдсан. За энэ үйл эдийн засгийн хямрал дижитал технологид бас их хурдтай тагсан гэж үздэг юм байна. За тэгвэл 1991 оны 6-аас 10 сарын хооронд бас юм кармын зангалаатай харагдсан. За энэ үед бол бас уран бол материал хүмүүс хаана байсан бэ гэдгээс бас шалтгаалаад өөр юм байна. Тэгэхээр дэлхийн улс төрийн одоо зурганд өөрчлөлт орсон гэж тектоник өөрчлөлт орсон гэж үзэж байгаа юм л да. 91 он гэхээр одоо юу вэ? Социалист систем норж унаад маш олон одоо тийм социализмын харьяалт байсан маш улс орнуудаараа бие даах тийшээ хандаад за тэгээд ер нь дэлхийн ертөнцийн улс төрийн зураг бол маш том шилжилт болсон гэдгийг харчиж байгаа. За тэгвэл 74 онд бас нэг юм шилжилт уран гарыг гэхдээ байрлуулж илүүрээ орсон байсан гэж энэ түвшлийн болон гэр бүлийн харилцааны ойлголтод бол бас концептыг өөрчилж орсон хүний эрхчлөөг илүү тунхаглаж хэлсэн гэсэн. Иймэрхүү зүйлүүд. За энэ дотроос хамгийн чухал хамгийн одоо өнөөдөртөө яг адилхан өөрчлөлт 43 оны 42 оны 8 сарын өөрчлөлтөө гэж үздэг юм байна. За энэ үед бол бас л яг одоо квадрат байдал ураны зангалаатай квадрат байдал. Тэгээд дээрэс нь бас яг тэр үед яг одоо гэх шиг охины ордонд махуу байдлаар засны ордонд нь гэдэг байлж ирсэн. Тэгэхээр тэр үед бол нэг техникийн одоо аль техникээр нөлөө өөрчлөлт үүссэн бэ гэдгийг бол бас ингэ асар багчд томхон гаргачихсан байдаг. Юу судалж гаргасан байдаг. За ийм их сонирхолтой өөрчлөлт болж байгаа юм байна. За тэгвэл энэ өөрчлөлт орд тус бүрт яаж нөлөөлөх юм бэ гэдгийг одоо бичье. За хоньны орд. За хоньны ордын тухайд бол энэ одоо уран буюу Тэнгэрийн ван гариг кармын зангалааны энэ одоо нэгдэл бол таны энэ аспект нь таны 3, 6, 12 дугаар талбаруудыг гэрүүдийг хөндөж байгаа юм байна. За энэ бол таны хувьд бол итгэл үнэмшил, хуучин датал туршлууд өөрчлөгдөнө. Ер бусын санаанууд, гинтийн бодлууд гэдэг бол магадгүй зарим нэгэн үед гинтийн уулзалт гэдэг бол таныг одоо өмнө хийжсэн дассан дадал зуршаараа амьдрах одоо тийм боломжгүйг хуучин замуудууд бол таныг шин тийм зорилго, шин тэмүүлэл, шин одоо өсөлтийн мэд чинь биелүүлэх төрөхгүй юм байна гэдгийг маш тодорхой ухамсарлахад хүргэнэ гэнэлтэй. За магадгүй энд бол ажил таалбартай огцом өөрчлөлт шийдвэр гарч магадгүй гэж зарим нь бол одоо ажлын чинь нөхцөл байдал хамт олонны одоо тодорхой нөхцөл байдал гэдэг өөрчлөлт гэж магадгүй гэж. За 3 дугаар гэр гэхээр мэдээж одоо бүрхэлж таваар татна харилцаатай төлөвийн хүрээлэл байж болдог бас одоо логистик теорийн хэсэг бас байж болдог. Тэгэхээр энэ бүх зүйл өөрчлөлт орж болно гэж. За мөн одоо генетийн тийм импульсив байдлаар одоо гарч ирсэн тэр нэгэн сэтгэл хөдлөлийн байдлаар гарч ирсэн одоо тэр нэгэн илэрлүүд эмоцоор шийдсэн нэгэн шийдлүүд асуултууд ямар нэгэн
биднээс ямар нэг байдлаар нуугдчихсэн тэр нэг мэдээлэл нууцлагдсан тэр мэдээллүүдийг олж мэдэж магадгүй гэж дуудгаар гэр учраас одоо магадгүй тэр танилыг хүрээ хөршийг хүрээч гэдэг юм уу те. За тэгээд дуудгаар гэр гэхээр бас өөрөө ч өдөр тутмын хийдэг одоо тэр ажил төрөл төгсгөл хөдөлмөр өөрөөр хариуцлах тэр нэг хэлхийн холбоо гэдгийг бол цаашид одоо үргэлжлүүлэх юм уу аль эсвэл одоо та жоохон амарч тайвширч байнгын стресстэй байхгүйгээр амьдрах тийм амьдралын санааг сонгох уу гэдгийг та энэ үед бас шийдэж магадгүй ийм сонголт хийхэд хүрч магадгүй гэсэн байна. За мэдээ дотоод амар амгалан мэдээж чиглэл эдлэх хэрэгтэй үргэлжийн тийм стрессийн байдалд амьдрах бол тийм татай биш. Тэгэхээр энэ яг гэхээр та өөрийн дассан тэр нэг логиктай үргэлжил одоо тэр сайн зохион байгуулагдсан тэр одоо нэг дүрм журмын даваандаа л ингээд яваад байна гэдэг чинь таны ирээдүйг бүтээхэд их тайван тусалахгүй байна. Энэ бол зүгээр л таны өнгөрсний чинь илүү баталгаажуулж өнгөрсөн тэр нэг түүхийг чинь дахин олшруулж хувилж канондод байгаа хэрэгээ гэдгийг та ойлгох юм л дээ. Тэгэхээр ер нь бол уран буюу Тэнгэрийн ван гэдэг гариг бол дандаа тийм юунаас гадуур дасгаас гадуур сэтгэх ерөөсөө төлөвлөгөөрөөс өөр гинтийн тийм санаануудыг хөгжүүлэхэд юм дандаа дэмжиж идэх юм байна л да. Тэгэхээр бол бүх зүйл төлөвлөгөөрөд явна гэдэг бол бид үздсэндээ аль хэдийн мэддэг тэр зүйлээ л тавтаад байна гэсэн үг ээ. Тийм болохоор та бол энэ үед яах вэ гэхээр энэ бол шин санаа, шин сэтгэлгээ, шин замуудыг та өөртөө нэгээрэй гэж байна. Тэгэхээр бол та ингээд тэр уран буюу Тэнгэрийн ван гарагийн одоо тэр өгж байгаа тэр дохоо тэгээд дээрээс нь карны сүлжээтэй карны одоо загталтай холбоотой тэр явал бас үссэн тэр энерги гэрч хүчийг таатай ашиглая гэх юм бол одоо 6-аас 20-ны хооронд одоо өдрүүдэд бол ядчил гэхэд алхах салхинд гарах үгүүдэл гэхэд одоо шинэ маршрут сонгож алхах гэмэлтэй үг. Тэр ч гэсэн магадгүй шинэ эхлэлийн үе таалга байж магадгүй байдаг гэж хэлдэг юм байна л да. Ажилтны явдаг зам чинь үргэлж нэгэн хэвээр байсан бол арай өөр замыг сонгож алхдаг ч юм уу те. Эсвэл цааш шинэ сургалтанд суух, шинэ зүйл, шинэ мэдлэг, шинэ ур чадвар эзэмшихийн төлөө бол та жоохон хараад зэрэл гэсэн байна. За тэгээд хөршүүд болон танилуд хамт олох магадгүй сонирхолтой хүмүүстэй заалан зовдог хүмүүс ч гэдэг юм уу те. Тийм хүмүүсийн ч өгөөлөлт өөрчлөлт орж ирж байна. Энэ бол тань шин туршлага өмд одоо огт мэдж аваад шин туршлагыг бий болгоно гэсэн байна. За өхрийн орд. За өхрийн ордынхны тухайд бол энэ аспект Тэнгэрийн ван кармын заглагны одоо 90 градусын энэ аспект бол 2, 5, 11-р талбар буюу 10 тэр одоо 6 тэр 11-р талбар гэдэг бол 2 гэдэг үл мөнгө 5 гэдэг бол өр хөөхд болоод таны бүтээлч ажил бүтээл сэтгэлгээр хийдэг ажил 11 гэдэг бол ирээдүй тэгээд бас найз нөхөд сошиал холбоо гэж хэлдэг. За энэ бүх салбаруудыг талбаруудыг чинь бол хөндөж байгаа юм байна. За тэгээд тэгэхээр энэ бол таны хувийн нөөц баялагын салбарт нөлөөлнө гэж байгаа юм байна. За нөөц баялаг гэхээр бидэнд байгаа бүх зүйл орлоо, өмч хөрөнгө, хувийн боломж, чадвар, таны потенциал, мөнгө олох таны потенциал чадвар. Энэ ур чадвар, таны мэдлэг энэ салбарт ч гэсэн хамаарна гэж байгаа. Яг бол 5 дугаар гэр гэдэг бол бүтээлч чадварыг илэрхийлдэг, авьяасыг илэрхийлдэг. Тэгэхээр энэ бол үндсэндээ бидний материалын ертөнцтэй, санхүүгийн ертөнцтэй харилцаанд тусалдаг тэр бүх зүйлийг хэлж байгаа. За уран гэдэг одоо Тэнгэрийн ван гэдэг энэ гариг бол дандаа цоо шин туршлага, цоо шин мэдлэг, цоо шин одоо мэдрэмжүүдийг танд олгож идэг л доо. За юу төрөнд бол мэдээж таны мөнгө олох арга барил, хоригдлол үүсгэх, хөрөнгө хөрвөлтөл олох тэр арга барилтай холбоотой шин санаанууд орж ирж магадгүй гэж байна. Одоо санхүүгийн хувьд бол одоо гинтийн тийм нээлтүүд орж ирж байна. Гинтийн ухаарлалтай таны орлогод огцом нөлөөлж магадгүй юм л дээ. Шин туршлага авчирдаг болохоор одоо хязгаарч гэсэн үйл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаагүй байсан болвол энэ үед ямар нэгэн санхүүгийн хилцэл хийгээд тэр үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах боломж тохиол тэр нь танд одоо санхүүгийн орлого нэмдэг ч юм уу те. За дээрээс нь кармын занглаа буюу одоо сарны хойд урд занглаа бол таны 5 дугаар гэрт төлөвлөж байгаа учраас энд бол таны авьяас гинэцэх авьяас бил 5 дугаар гэр гэдэг бол авьяасыг, хоббиг, уран бүтээлийг
илэрхийлдэг ч гоо сайхны энэ илэрхийлдэг болохоор тэр салбарт одоо авиас бэлэгч сэрж магадгүй түүнийг ашиглах шаардлагатай байгаа гэсэн нууж магадгүй. Түүнийхээ тухай ярих хэрэгтэй, тэрнийхээ тусламжтайгаар та мөнгө олж болно та. Бүтээлч чадасаа манууд төрж болно гэж юм л да. Тэр нь одоо тэрнийхээ хэрэг та магадгүй нэр хүнд болох боломжтой гэдгийг харуулж магадгүй гэж байна. За 5 дугаар гэрт бол таны кето буюу одоо сарны өмнөд занглаатай. За өмнөд занглаа гэдэг бол одоо таны тэр нөгөө өнгөрсөнтэй холбогддог л да. Тэгэхээр магадгүй та урд настай хийжсэн тэр нэг бүтээлч одоо тэр барин бэлчил юм уу зурагч гэдэг юм уу оёх шидэх урлах дуулах бүжиглэх ямар авьяас вэ те. Тэр бүх зүйл чинь одоо гинт илэрдэг байж ирж усуулах нь шүү дээ. Тэгэл та тэрнээс шидэд та тэрийг одоо хүртэл анзаарахгүй яваад гэсэн бол тэр чинь таны хамгийн дуртай зүйл байж байх боломжтой гэдгийг энэ үед олж харж болно юм л дээ. Харин сарны нөгөө задлаа буюу редүр чиглэлдэг гэж үздэг раху. Раху бол таны 11 гэрт байгаа юм. Энэ үйл нийгмийн амжилт гэх. Олон нийттэй, найз нөхдөдтэй, сошиал сүлжээтэй холбогддог юм гэр байгаа юм. Тэгэхээр энэ бол та шин зүйл хийх эсвэл дассан тэр нэгэн зүйлээ хийх хоёрын хооронд та сонголт хийх юм уу гэнэ л дээ. Тэгэхээр бол одоо та өчүүхэн боловч тэр дассан зүйл алийг одоо үргэлжлүүлэх үү аль эсвэл ирээдүйн хоёрын хооронд сонголт хийх үү. Тэгэхээр та одоо магадгүй яг одоо байгаа тэр зүйлээ алдчих гээд байгаа юм шиг тийм айц төрч магадгүй гэнэ л дээ. Тэгэхээр энэ бол тэр айцаасаа ангиж ирж хуучин сайн мэдэх дассан ертөнцийн баялаг бас бүтээдгүй юм байна шүү. Цоо шин зүйлэл одоо таны огт мэдэрч авах чухал зүйл танд одоо амжилт олж авчиж магадгүй байх шүү гэдгийг та өөрийнхөө мэдрэмжээрээ сонгох юм байна л да. Тэгэхээр баялаг гэдэг бол зөвхөн бол одоо мөнгө биш те. Сүнслэг одоо тэр нэг оюуны чадвар хамтрах чинь бас нэг баялагтаа орчиж штэ. За тэгэхээр энд бол таны гол мессеж үл юу байх вэ гэхээр бидний тогтвортой байлгадаг, тогтвортой гэж үздэг тэр хуурмаг төсөөлөл бол дандаа таныг гээд барьж ядгаа. Тийм учраас бол та их одоо мөнгө, үйл ажиллагааны цар хүрээ эдрийг томоор харах мэдрэмж гэдэг бол өөрийгөө зарлан тухахлаас айхгүй байгаа үед л хэлж байгаа. Тэгэхээр та өөрийн дотоодд чинь тийм нэгэн одоо илүү хийх боломж илүү хийх одоо та бүтээх боломжтой юм гэсэн сэрхүү ийм үйл явц яваад байгаа бол тэрнээс айхгүй л байх хэрэгтэй л гэж байна л да. За дээрэс нь өхрийн ордонд хэлэх бас нэг зүйл бол ангаагч хирон гэж гариг байдаг. Тэр гариг бол таны зурхаа ордод яг одоо бас шилжиж орж ирж байгаа юм байна. Яг одоо энэ кармизатай хамт. Тэгэхээр эх хэдэн жилийн хугацаанд бол тань энэ хирон гариг ирүүлэг бол таны сүнс бол гэдэг юм. Ангаагч сүнс болж хувирна гэсэн нэг сонирхолтой та бүхэн зэнд ирсэн байна. Энэ үеэс эхлээд бол танд одоо зовсон, шаналсан, сүнсээ ингээ ангаах гэсэн танаас дунд дэмжлэг өрөвдүүлэх хийх хүссэн тэр хүмүүс танд их хандна юм л да. Сэтгэл зүйн хувьд одоо оюуны хувьд, сүнсний хувьд одоо нэлээд тийм зовж шаналсан, шархатсан тийм хүмүүс. Тэгэхээр та тэднэрт одоо ингээд тус чадлахынхаа ирээ ингээд тооцоолох тийм чадaltaй болчих юм гэнэ л да. Хирон гэдэг одоо тэр астероид гэж хэлдэг. Тэгээд тэр гаригийн нэг хироныг бол ангаагч, гаригч гэж хэлдэг, астероидч гэж хэлдэг тэр гаригийн нэлээд тэгж хандах хүмүүс их олон болно. Энэ нь бол таныг одоо санхүүгийн амьдрал хэрхэн зохион байгуулсан. Гэхдээ энэ одоо тэр бусдыг ангаах энэ тэр хүч чадал энэ чинь бол бас таны одоо санхүү интертэлээ та нөлөөлөх сүнсний хувьд таас ирчихсэн. Бусдын анхааралтай болсон гэдэг чинь бол бас гол мессеж байж магадгүй шүү гэсэн нэг санаа хэлсэн байна. За дараагийн ард бол эхний ард. За эхний ард бол энэ одоо үйл явдлын гол эзэн нь байгаа. За мэдээж энэ бол онцгой ашиг хөдөлთა учир нь бол одоо уран буюу тэнгэрийн ван гарыг таны ордонд байгаа. Уран гэдэг бол дандаа ирээдүйн чиглэсэн хөгсөл төгжил дэвшдэг ерхэд гарыг таны нэгдүгээр гэрт байна гэдэг бол эдгээр бүх үйл явдал одоо энерги нөлөөллийн голомтын гол цэг нь бол та байна гэсэн үг. За энэ таны ухамсарлах ёстой нэг зүйл бол энэ зөвхөн танд нөлөөлөө зогсохгүй яг дэвшлийг намжуулагч өөрчлөлтийг дамжуулагч болж байгаа мэт танд бас санагдаж магадгүй гэнэ л дээ. Ер нь санагдах ч яах вэ? Ер нь тийм байна гэсэн үг.
одоо бусад хүмүүсийн амьдралд ч гэсэн өөрөөр хэлбэл таны зөвлөгөө, таны хэлсэн үг, таны тусламж таны үйл хэрэг энэ бол бас нөлөөлөх юм чадвартай гэнэ л дээ. Өөрөөр хэлбэл та яг энергийг дамжуулагч. Та бол энергийг дамжуулагч. Тийм учраас одоо таны хүрээлэлд байгаа хэн нэгэн танд ямар нэгэн одоо тусламж хүсэх юм бол тэр хүнд одоо ямар нэгэн тусламжийн гараа сунгах ч юм уу эсвэл танд одоо тэр хүнд зөвлөгөө өгснийхээ ачаар тэр хүний амьдрал илүү сайн тал руу өөрчлөгдөд эхэлсэн бол та энэ битийн их гайхаарай гэж. Яг бол та өөрөө тэр энергийг дамжуулагч байгаа учраас гэнэ л дээ. За таны өөрийн хувийн амьдрал тэр одоо яаж үзүүлэх гэхээр бол та бол ямар нэгэн тийм хүлээс дарамт тийм дөнгөнөөс сална. Тэр салах хэрэгтэй гэдэг тийм хүчтэй мэдрэмж тийм зүйлээс ангижрах ёстой таныг бариад хүлээд байгаа. Тэр нэг хязгаарт бариад хүлээд байгаа. Тэр газараасаа та ангижрах хэрэгцээ гэдэг. Ийм мэдрэмж маш хүчтэй төрнө гэнэ л дээ. За өөрөөр хэлбэл та одоо магадгүй тэр үед гадаад өнгө төрхтөө өөрчлөлт оруулах нийгэмд бодолж байгаа байр сууриа өөрчлөх метр гэж тэ. Тэгэхээр энэ бол тассан тухтай орчин одоо байхыг одоо хүсэх биш. Та тэр энэ орчинд өөрийн чинь илэрхийлж байгаа тэр нэгэн нийгмийн хүлээс дарамт тэр нэг багуудыг та авч хаях хэрэгтэй гэж тийм хүсэлч танд өөртөө ч төрнө гэлтэй. Тэгээд та жинхэнэ өөрийнхөө төрхөө олох замыг одоо эндээс харна гэв. Яг бол кармын занглаа Тэнгэрийн ба таны гарагт байгаа. Таны одоо ортод байгаа. Дээрээс нь кармын одоо сарны хойд болон өмнөд занглаа. Раху Кету бол таны 10 болон 4-р гэрүүдийн тэнхлэгтээ байрлаж байгаа юм байна л да. Тэгэхээр бол энэ нь 10 гэдэг бол мэдээж таны нийгмийн байр суурь, 4 гэдэг нь таны өөрийн чинь үл хөдлөх хөрөнгө эжинчингээр орон өөрийн чинь орон байр амьдарч байгаа газрын чинь илэрхийлэх байхгүй. Тэгэхээр энэ аспектууд бол кармын занглууд гэдэг ингээд магадгүй одоо биш. Одооноос нэг хэдэн сарын жилийн өмнө эхэлчихсэн байх магадaltaй гэж байна. Яг гэвэл энэ том гаригуудын уран буюу Тэнгэрийн ван гэдэг энэ том гаригуудын шилжилтэл дөнгөж шилжилт эхэлсэн цагаасаа биш. Бүр тэрнээс өмнө зарим нь 2 сар, 3 сар, жил, сар марын өмнө ч гэсэн тэр шилжилтүүд, өөрчлөлтүүд ороод эхэлчихдэг гэж үздэг. Тэгэхээр энэ өөрчлөлт аль хэдийн таны амьдрал ороод эхэлсэн байж магадгүй. Тэгвэл та одоо хуучин одоо ханаанаас зуралдах, байгаа бүтцийг хадгалах энэ төр гэж оролдох нь бол ерөөсөө дэвшлэлийг авчрахгүй байгаа байна гэдгийг бол та өөрөө ирэхгүй ойлгочно гэж. За тэгээд энэ бол магадгүй тарим хуучин ажил, хуучин байдал энэ чинь бол танд ингээд нэг юм тор хүлээс юм шиг санагдаад байх юм бол та гинт нөхөр шийддэг ч юм уу те. Гинт ажлаас болохоор шийддэг ч юм уу. Гэж иймэрхүү маш том одоо өөрчлөлтүүд танд явагдаж байна гэж өнөөдрийн хүртлэх бүтээсэн тэр хүрээ хязгаартаа та үлдэх юм уу? Илүү одоо өргөн хөр цар хүрээтэй тэр том задгай далаараа гарахаар зориглох уу гэдэгт л одоо энэ шилжилт хөдөлгөөнүүдийн гол мессеж норшноо гэж хэлж байна. За тэгээд дээрэс нь энгийн одоо төвшөнд гэх юм бол одоо таныг дэмжихгүй байгаа тэр хүмүүсээс та одоо ингээд холддог ч юм уу те. Аль эсвэл одоо ямар нэгэн байдлаар бидний амьдралд цоо шин туршлах болгох урд нь огт алхаж үзээгүй тэр замыг дагмаар санагдах энэ тийм үү ирнэ гэнэ л те. За жижигхэн төвшөнтэй гэх юм бол одоо зарим хүмүүсийн хувьд бол авг нэрээ сольдог ч юм уу те. Дүр төрхөө одоо гинт өөрчлөхөөр санагддаг ч юм уу те. Энэ энтер бол бас л тэр том шилжилт хөдөлгөөнүүдийн нэг хэлбэрээ гэж үзэж болох юм байна. За дараагийн орд бол мэлхийн орд. За мэлхийнхний одоо астрологийн төлөв байдалд бол 3, 9, 12 дугаар талбаруудыг энэ одоо өөрчлөлт хөдөж байна. Энэ Тэнгэрийн ван гараг кармын занглаа буюу үлийн өрийн занглаа гэж үздэг. Раху Кету. Тэ одоо 90 градусаар аспект үүсгэж байгаа энэ төлөв байдлын тухай ярьж байгаа шүү дээ. За тэгэхээр уран гэдэг бол ирээдүйн дэвшил хөгжлийг илэрхийлдэг юм гараг таны 12 дугаар гэрт байна гэсэн үг.
За энэ бол бидний хүлээс учир утга гүн гүнзгий үнэт зүйлсийг илэрхийлдэг. Тиймгээр 12 гэдэг бол мөн 12 дугаар гэр гэдэг бол хуучин дөнгийг шууд утгаараа нураадаг цаг үе гэж байна. 12 дугаар гэр гэдэг утгаараа биш л дээ. Одоо жишээлбэл энэ нь яг энэ одоо уран гариг аспект юу кармын заглаатай аспект үүсгэж байгаа энэ үе бол хуучин дөнг, хуучин бүхнийг таны уяа хүлээсийг чинь нураах юм уу гэж хэлж байгаа. За жишээлбэл практик бол жирийн амьдралаар бол өөр илэрч болно гэдэг хин нэг нь бол урт хугацааны турш өөрийг гэр гэж үзэж исэн сэтгэл зүрхээрээ холбоотой байсан тэр үйл хөдлөлөг хөрөнгөө зардаг ч юм уу те. Шийдэж болно гэж чинь зарим нэг нь ажлаас болохоор зориглож болно. Зарим хүмүүсийн хувьд бол хаанагтай нөөж одоо явах хүсэл энэ төрж шинэ амьдралыг эхлэж болно гэж. Тэгэхээр энэ аспект бол Тэнгэрийн ван болоод кармын одоо заглаатай холбоотой энэ аспект бол ямар нэгэн зүйлийг цоо шин хуудаснаас эхлэх тийм хэрэгцээг л бий болгодог. Өөрөөр хэлбэл та тэр туршлага энэ уран гэдэг одоо Тэнгэрийн ван гэдэг энэ гариг бол дандаа цоо шин хүсэл, цоо шин арга зам, цоо шин туршлагыг одоо бий болгох. Явж үзээгүй замаар явж үзэх тийм л одоо зүйлүүд таныг одоо түлхдэг гэсэн үг. Та өөрөө дотроо ямар нэгэн тийм уяа хүлээсэн байсан бол тэрнээс салах хүсэл хүчтэй төр. За тэгэхээр яг таны хувьд одоо дассан л одоо өдөр тутмын зүйл болсон тэр л зүйлийг өөрчилж шин твшил, шин туршлагыг амсгал гэдэгт л энэ одоо аспектийн учир утга наршин гэдэг юм л дээ. За 12 дугаар гэр гэдэг бол бас сүнслэг байдал итгэл үнэмшлийн гэр гэдэг. За тэгэхээр одоо итгэл үнэмшлийн хувьд цоо шин алхам хийдэг ч юм уу те цоо шин зүйлийг сонирхдаг болдог ч юм уу. За тэгэхээр сарны өмнөд хойд зандлаа дээр бол энэ уран гараг орж иж байгаа шүү дээ. Тэнгэрийн ван гараг. За тэгэхээр энэ бол таны зурхаан 3 дугаар гэрт байрлаж байгаа. Өмнөд зандлаа бол өмнөд буюу кету өнгөрсөнтэй холбогддог. Кетуд өнгөрсөнтэй раху бол ирээдүйтэй холбогддог гэсэн шүү дээ. За тэгэхээр таны 3 дугаар гэрт байрлаж байгаа гэдэг бол өнгөрсөн үеэс таныг дассан хүрээнд дассан одоо тийм орчинд оюуны өдөр тутмын одоо сэтгэлгээний тийм хүрээ загваруудад барьж үлдэх тийм оролдлого байж болно гэнэлтэй. Яг бол өмнөд занглаа гэдэг бол дандаа өнгөрсөнтэй холбогддог учраас. За гэвч ирээдүйрөө ямар нэгэн хувьсгалтай алхам хийхээс өөр аргагүй ийм нөхцөл байдал бас үүснэ. Яг бол раху кетугийн одоо яг тийм нэг тэглэгийн дагуу барьж байгаа нэг нь ирээдүй нэг нь өнгөрсөн бол холбож байгаа юм тэглэг штэ. За тэгэхээр өөрчлөөс өөр аргагүй болно. Тэгэхээр өдөр тутмын хийдэг дадал зуршилтаа бол та зайлшгүй нэг өөрчлөлт шийдлэлт засвар оруулах хэрэгтэй болно гэж байна. За тэгээд Тэнгэрийн ван буюу уран гэдэг гариг бол 12 дугаар гэрт байна гэдэг бол нууцын гэвэл ямар нэгэн мэдээлэл одоо магадгүй нууцын тэгээд дээрэс нь өнгөрсний гойр гэж харах тэгээд бас ихтгэл үнэмшил өөрийгөө одоо таних дотоод руу хандах энэ гэсэн үйл явдлыг 12 дугаар гэр илэрхийлээд идэм л да. За дээрээс нууцыг илүүлэх гэдэг дээр бол та ямар нэгэн мэдээлэл нууц мэдээлэл хаанаас ч олж авсан тэр мэдээлэл энэ чинь энэ үед зарим нэгэн хүнд хандлах хандлагыг огцом өөрчлөх юм багталтай гэж байна. За магадгүй таны одоо төлөвлөгөө ирээдүйн төлөвлөгөөд чи ямар нэгэн доголдол мэдээ гарах юм бол та энэ үед та би одоо миний юмд явж байгаа зам мөн үү биш үү гэдгийг та өөрөө ирэхгүй эргэж харах хэрэгтэй болно гэсэн. За тэгээд ер нь бол 6 сарын 12-наас 20-ны хооронд бол орчлын ертөнц таны өмнө ямар замуудыг нээж ямар замуудыг хааж өгч байна вэ гэдгийг анхаарах нь чухал шүү гэж. Танд Тэнгэрийн ван гарагаас одоо өгч байгаа энэ сонголт нь бол өдөр тутмын л одоо хийж ирсэн өдөр тутмын хүрээлэлтэй ингээл дадал зуршил басан тэр зүйлээ хийгээл үлдэх үү эсвэл илүү агуу зорилгын төлөө өөр замаар өөр масштабтай замаар
амьдралынхаа замыг эхлүүлэх үү гэдэг туршлага сонголтын өмнө тулж ирнэ л гэсэн. За дараагийнх нь бол Арслагийн орд. За Тэнгэрийн ван гараг Кармен Зангалааны энэ 90 градусын аспект болвол таны 2, 8, 11 дугаар гэрүүдийг хөндөж байгаа юм байна. За энэ ирээдүйн хөгжил дэвшдгийг илэрхийлдэг уран гараг бол таны 11 дугаар гэрт байрлаж байна. За 11 дугаар гэдэг бол нийгмийн амжилт, нийгмийн хүрээлэл, нийгмийн харилцааг илэрхийлдэг энэ сектор. Таны ажил төрөл, хобби, амжилт, хувийн амьдрал дах амжилтын тухай төсөөлөлчний үед өөрчлөгдөнө гэх. За дээрээс 11 дугаар гэр бол бидний харилцааны хүрээ, өөрийн үзэл бодол нэгтэй хүмүүстэйгээ тэднтэйгээ харилцаж хамтын ажилладаг хүмүүсийнхаа хүрээлэлд нэлийн өөрчлөлт орж болох үеийг нэлтэй. Наадгүй тэндээс одоо жишээлбэл хамтын аялал, хамтын ажил, хамтын үйл ажиллагаа энтерт чинь болвол маш чухал өөрчлөлт бидний зүй тохиолдол өөрчлөлт орж магадгүй гэжээ. За дээрэс нь бас таны орлогын төвшинг өөрчилж болох тийм цаг үе гинэ. Яг бол 2 дугаар гэрт бас энэ хамаарч байгаа учраас энэ. За энэ сарны өмнөд хойд Зангалаа тэгээд дээрэс нь уран гарагийн байрлал гэдгээс шалтгаалаад тэгээд 3 гэрт хамаарлсан зүйлийг үл яриад байгаа. За тэгэхээр орлогын төвшинг өөрчлөн гэдэг нь бол урдынтай хангалттай өндөр түвшин гэж үнэлж байсан тэр зүйл бол байсан өөрийнхөө материалаас санхүүгийн байдлын амжилт гэдэг гэж үзчихсэн тэр зүйл чинь бол одоо нэлээд өөрчлөгдөн гинэ. Модо та жишээлбэл одоо сонирхолч нь өөрчлөгдөж хобби те харилцааны чинь хүрээ 11 дугаар харилцааны харилцаа таны үзэл бодол нэгтэй хүмүүс учраас тэрний хүрээлэл чинь өөрчлөгдөж болно гэж. Дээрээс нь дээрх аспектууд бол хувийн амьдралын өөрчлөлтийн тухай бас чухал өөрчлөлтүүдийг илэрхийлж байгаа гэж ямар нэгэн чухал шийдвэр та амьдралд авч байгаа чухал шийдвэр авах юм нэлтэй. Шинэ хүнтэй танилцж магадгүй. Тэдний таныг одоо хэмлээ урамжуулдаг, зэрэгжүүлдэг, утга санаа өчиг нь одоо гүн гүнзгий байх ч юм уу те. Одоо аль эсвэл таны үйл мэдэгдэх тийм орон зайлуу чиглүүлэх тийм хөтөж болж магадгүй хэлдэг тэр таны хувийн амьдралд орж ирсэн тэр шинэ хүн чинь. За дээрээс Тэнгэрийн ван гараг гэдэг бол биднийг бол хүссэн, эс хүссэн, цоо шин зүйлийг мэдрэх амтлах, турших шин замаар замлахыг гэж одоо тулгадаг юм байна л да. Тэгэхээр энэ үе бол таны хувьд бол тийм агшин зурал тийм өсөлт авчирч болох тийм цаг үе гэж. Танд ямар нэгэн цоошин санаа төрөө цоошин төсөл хэрэгжүүлээ. Маш том төсөлч гэх юм уу те. Тэндээсээ маш том хэмжээний амжилт олох. Хамтын амжилтын одоо тийм айгүй том тийм боломжийг бас нээж олж харж магадгүй гэсэн байна. За тэгээд дээрэс нь энэ бол хувийн амьдрал чухал үйл явдал болно гэж хэлчихсэн шүү дээ. За тэгэхээр Кармен Зангалаа бол те байрлал нь бол юу гэж байгаа юм бэ гэхээр жижигхэн тийм амин хуваа ба хичээсэн төр зургийг тэр жоохон ойрыг харсан төрхөн зургийг ашиг энэ гэсэн харсан ийм зүйл тэг зуралдаад байх бол боломжгүй гэдгийг л тань хэлж өгч байсан. Ингээд 7 хойд Зангалааны интеграцийг нэ одоо өнцөг үүсгэж байгаа юм аспект бол. Тэгэхээр та энэ яах ёстой вэ гэхээр шинэ боломжуудыг олж харах, шинэ туршлага хөрвүүлэх хэрэгтэй болсон юм байна л да. Дээрээс нь хүүхдүүдтэй холбоотойгоо одоо шинэ санаа бодол, ирээдүйн дүр зургийг өөрчилж магадгүй гэсэн. Магадгүй тэр хүүхдүүд чинь бол таныг хүсэж бодож байгаагаас шал өөр гэдгийг та энд ойлгох гэж байна. Кармен Зангалаа бол бас таны санхүүгийн сектор чинь нөлөөлж байгаа учраас орлого олох их хөөсүүд чинь өөрчлөгдөн шинэ боломж, шинэ орлогын их хөөсрүүд одоо нэг их хөөсөр шинэ хаагдж яхад дахиад нэг орлогын их хөөсөр гарч ирнэ. Ирээдүйн зорилго бол илүү өргөн хүрээтэй одоо өргөн байх тусмаа таны нөөц баялгийг олж харах чадвар таны гарт орж ирнэ гэсэн байна. Гэр бүлийн хүрээнд бол бас шинэ
зорилгууд дэв болж харах боломжтой болно гэсэн. Цаадрагийн орд бол охины орд. За Тэнгэрийн ван гараг Кармин өмнөд болон хойд занглаа. Та 90 градусын аспект үүсгэж байгаа энэ байдал бол таны хувьд охины ордны тухайд бол 1-7-10 дугаар градусд бичигдэнэ. Нийгмийн байр суурь, статус, карьер холбоотой маш том өөрчлөлтүүд болох гэж байна. За дээрэс нь кармын занглаатай холбоотой бол охины ордны тухайд кармын өмнөд занглаа буюу кето таны охины ордод байрлаж байгаа. За охины орд болохоор энэ нэлээд очир утгатай нэлээд том шинжилт өөрчлөлт бэлэгдэж байна гэж хэлж байна. За ирээдүйн төлөө хөгжил дэвшлийг илэрхийлдэг уран буюу Тэнгэрийн ван гараг бол таны нийгмийн статусыг илэрхийлдэг 10 дугаар гэрт байлж байгаа. За тэгэхээр харин өмнөд кармын занглаа бол кето таны яг өөрийн чорт байлж байгаа. За хойд занглаад бол таны 7 дугаар гэр буюу одоо загсны ордод байлж байгаа гэдэг чинь таны 7 дугаар гэрт байлж байгаа. Тэгэхээр 1-7-10-ыг хэмжиж байна гэдэг бол таны хамгийн хүчтэй талууд дасал болсон эрэг хамтлагууд танд эргээд танд одоо занг болж хөөрөх болж байна. Ягаад гэвэл одоо тийм өмнөх арга бол хуучин зан үүдүүд бол танд тийм үр дүнг өгөхөө болчихжээ гэхэл тань. За дээрэс нь өмнөд занглаа бол өнгөрсөнтэй холбогддог гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр өнгөрсөнд хот уралдаад байх бол бас энэ кето буюу өнгөрснийг хэлэхэд нэг гараг бол өмнөх. Гэхдээ яг одоо энэ кето бол өмнөх амьдралын бас тэр нэг өмнөх насны үеийг бас аюулгүй хэлдэг шүү. За энэ бол нэлээд практик төвшөнд бол нэлээд яг амьдралын төвшөнд нэлээд тодорхой хэлбэрний гэрэлтэй жишээлбэл одоо зарим нэг хүмүүс олон жил зүтгэсэн тэр компаниасаа гэдэг ч юм уу те. Яг л тань дэвшил авчлахгүй нэг л зөөгөө давтаж чигээл хуучин үйл явдал копи паст гэдэг нэр гэсэн болчихж штэ. За хувийн бизнес эрхлүүлэх гинтхэн одоо өөр зүйлүүд зөрөгтэй шилжихтэй боломжууд нүүд гарч ирнэ. Яг бол энэ уран буюу Тэнгэрийн ван хэлж байгаа. Дандаа хувьсгал гинтийн шийдэл өгдөг гэдэг шүү дээ. Дэвшлийг ерөөдөө ирээдүйн үйл явдлыг зөвлөдөг юм гэж хэлдэг. За магадгүй хувийн амьдрал бол хит удаа үргэлжилсэн, сүнжирсэн. Тэгээд бид нэг бол цаашдаа явах тийм үргэлжлэх тийм учир шалтгаангүй болчихсон тийм харилцаа үйл та дуусгах юм. Эсвэл эсрэгээрээ маш богино хугацаанд одоо танилцсан тэр нэгэн холбоотой албан ёсны одоо тийм харилцаа үүсгэх эсвэл гэр бүл болохтой түвшин гэдэг харилцаа үүсгэх юм эсвэл одоо тийм хамтрагчлал тийм болж үлдэх ч юм уу эсвэл гэр бүл болдог ч юм уу. Ийм эрс тийм асуудлууд бас энэ үед их баталтай гинэ. За амьдрал бол танд оох төсөөлөөгүй тийм стандарт бус уурч чаддаг. Өөрөөр хэлбэл та стандарт сэтгэлээ жоохон салж хайрцагнаас гадуур сэтгэх тусмаа танд амжилт илүү одоо нөлөөлж байна. За 6 сарын 12-оос 20-ны хооронд таны одоо өмнө одоо нарийн төлөвлөсөн тэр зүйлүүд тоглолтоо гэрээ хилцээр тасралтаж ирэх магадгүй л дээ. Яагаад гэвэл охины орд бол дандаа төлөвлөлтөө маш одоо тийм нарийн дээг жоромтой зэгцтэй аналитик сэтгэлгээтэй тэргээл хэлдэг л дээ. За ингээд урд нь хийх хин тэгнэ ингэнэ гэж төлөвлөжчихсэн зүйлүүд гинтхэн тасарчлахаар та бас энэ зүйлийг нэрээ бий чинь явах гэдэг байгаа зам мөн биш үү? Гэдгийг та тааж удаарай гэсэн. За тэгэхээр Тэнгэрийн ван гарагаас танд тулгаж байгаа энэ үед тулгаж байгаа сонголт бол юу вэ гэхээр бүхний хянаж хяналтандаа байх гэсэн. За аль эсвэл ингээд аюулгүй гэж бодоод байгаа тэр нэг хийж л татаж ирсэн тэр одоо байдлаа хадгалаад өөрөөр аюулгүй байдлыг хавах гэж үзэж байгаа хийж байгаа тэр зүйлээ дахин тавтаад байна. Аюулгүй байдлыг хуурмаг тэр хавхандаа үлдэх үү? Эсвэл хаос мэдсэн гэж замбраа өгөх хэрэгцээ яагаад тодорхойгүй байгаа.
тэр тодорхойгүй орон зоригтой алхам хийгээд жинхэнэ утгаараа амжилтаа өгөх уу гэдэг сонголтын өмнө татгалж ирээд байна гэсэн байна. За жинлүүрийн ордын тухайтад бол уран буюу Тэнгэрийн ван гараг кармин заглааны энэ 90 градусын аспект бол таны жинлүүрийн 6, 9, 12 дугаар талбаруудыг хөндөж байна. За энэ бол танд таалагдахгүй байгаа, таагүй мэдрэмж төрүүлж байгаа зүйлсийг дуугүй өнгөрөөгөөд лах тийм цаг бол дууссан гэдгийг харуулж байна гинэ. За хоримтлагдсан асуудлууд, үйл ойлголцлууд энэ төр бол яг бодиттой төвшөнд гаргаж ирэх хэрэгтэй гэж байна. Тэрийг одоо ил гаргаж хэрэгтэй болох нь шүү дээ. Ирээдүйн болон шинжилэлийг хийгээд хариуцдаг уран гэдэг Тэнгэрийн ван гэдэг гарал таны 9 дугаар гэрт бодлож байгаа. За тэгэхээр таны ордод амжилтын одоо тийм боломж амжилтыг ивээсэн юм байдал байгаа. Тэгэхээр зүрхийг гэдэг бол амжилт, сурах, боловсрох, гадаа тархицаа эдгээр илэрхийлдэг штэ. Таны өмнө харагдаж байгаа Тэнгэрийн хаяа ертөнцийг үзэх үзэл тис өөрөөр шийдэгдэж эргэж магадгүй гинэ. За тэгэхээр ертөнцийг үзэх үзэл гэдэг нь яагаад тэгж байгаа юм бэ гэхээр үзэл бодол тэр ихтгэл өнөмшил гэдгийг бол бас 9 дугаар эцдэг л да. Дэд боловсрол гэдгийг эцдэг болгож байгаа. За Тэнгэрийн ван гараг бол таатай байрлал танд байлж байгаа. За амьдрал дээр бол дараах бадар нэгдээ та магадгүй гадаад зохицол амар амгалан гэвдэхгүй тулд харилцаанд бэрхшээл эсвэл таашаал амсгаа болсон ажлынхаа асуудлыг нуугаад дуугүй өнгөрөх хичээдэг байсан бол одоо түүнийг нуухгүй тодорхой шийдэх тийм чухал даалгавар гэж бодох хэрэгтэй гинэ. За тэгэхээр магадгүй танд бол гадаадаас ирэх, аас холоос ирэх тийм боломжууд бол танд одоо ингэ нэгдэжээ, тийм сувгууд нэгдэжээ. Гадаадад ажиллах, өөр байгууллагатай хамтарч ажиллах тийм саналууд ирж магадгүй гэж. Аль эсвэл өөрийгөө огт төсөөж байгаа цоо шин чиглэлээр сурах боловсролтой зам нэгдэж чинь. За тэгээс дээд боловсролыг хэлчихсэн учраас дээрээс нь уран буюу Тэнгэрийн ван гараг гэдэг нь таны 9 дугаар байлж байгаа учраас за гинтийн баян цэцлэхаа шиг гинтийн шийдвэрийг гаргах тэр одоо нөлөө бол Тэнгэрийн ван гарагийн нөлөө юм аа. За энэ боломжууд нэгтгэнэ. За тань ахмад хүмүүсийн тухайтад бол ач зээтэй болох юм баяртай хэд сонсож магадгүй гэж 19 дугаар бас ач зээг хэлдэг. За дээрэс нь насанд орсон хүүхдүүдийн чинь одоо хувийн амьдралд гэнт одоо тийм шинжилж гарсан гэдэг сонсож магадгүй гэж энэ ахмад төслийн тухайд. За кармын өмнөд болоод хойд цаглаар раху кейтэгийн тухайд бол таны 12 дугаар гэрт байлгаж байгаа юм байна. 12 дугаар гэдэг бас жоох тусгаар байх хаалттай орчин хуучин загварлуу татах гэж 12 дугаар гэр бол оролдохын тэмдэлтэй гэвч ураанаас тулгаж байгаа ураа буюу Тэнгэрийн вангаас тулгаж байгаа тань нэг сонголтыг тань тулгаж байгаа нь бол юу гэхээр өнгөрсний авсан хуучин хаалттай тэр одоо төсөлтөө хортол байдалтай үлдэх юм уу та эсвэл ертөнц таны боджсоос ч хамаагүй уудан бөгөөд олон боломж бий гэдгийг танд сануулж ухамсарлаж байхад зоригтойгоор та өөрийгөө тэр орчинд тулгах уу гэдэг ийм л сонголтыг танд тулгамаа гэж задлаа. Харцангуй одоо жинлүүрийн ордны тухайд бас сонирхолтой багчаа гэдэг 90 градусын аспект жоох багшаа тэмцэл чаленж болгож гэсэн юм бол таатай боломжтой тийм болгожээ гэж үзэж байна. За дараагийн орд бол хилэнцгийн орд. За хилэнцгийн ордын тухайд бол Тэнгэрийн ван гараг кармин заглааны 90 градусын аспект
таны 5, 8, 11-р талбарууд чинь өмсөж байгаа юм байна. За мэдээж 8 гэдэг бол өмч хөрөнгө, хувийн хамтын өмч бас мэдрэмжийн салбарт бол хүчтэй нөлөөлнө гэж байгаа. Энэ аспект бол Эрин Граци аспект гэж байна шүү дээ. Тэнгэрийн ван гараг. За үйл мэдэгдэх маш гинтийн тийм боломжуудыг авчирдаг уран буюу Тэнгэрийн ван гараг бол таны санхүүгийн тийм пассив орлого гэж хэлдэг шүү дээ. Та өөрөө хөдөлгөсөн биш хамтын өмчөөс олж ирж байгаа. Тэр орлогыг чинь гэр бүл 8 дугаарт байлгаж байгаа. Энэ бол таны хоримтлал, хадгаламж, хөрөнгө оруулалт эсвэл өв зат хамжлагч болж байгаа холбоотой цоо шир хуудсыг нээх тийм цаг үе гинэ. За бодит амьдрал дээр бол энэ маш их сонирхолтойгоор хэлсэн гэж хэн нэгэн хизээ нэг цагт үлдэж авсан үйл хөдлөх хөрөнгө гэрд зархаар шийдэх. Эсвэл тэр мөнгөө хүүхэдтэй, ач зээлтэй орон сууцны хөрөнгө оруулахаар шийдэх. Тэгээс шийдвэр гаргаж магадгүй гэж. За гэр бүлийн нийт ордоо амьдралын хамтрагчид чинь орлогын түвшин бүлийн үеийн өөрчлөлт магадлалтай юм байна. Батны зээлийн хөө, татвар, хувь хэмжээ, эсвэл ажлын байрны төрөөсгийн өөрчлөлт гэж магадгүй гэж. Ерөнхийдөө санхүүгийн шинжүүд шин дүрм журм тогтоохоос өөр аргагүй байдал үүснэ. За дээрэс нь харилцааны хувьд бол урд өмнө маш их хитэж тэр хүмүүсийнхаа тухайд гинт та үннийг олж мэддэг. Энээсээ болоод хүмүүстэй харилцаа хандлагч тэмдэг өөрчлөгдөх ийм магадлалтай гэж. За дээрэс нь нууцын асуудлыг бас хөндлөд юм л да. Нууц гэхээр тийм нууцтай харилцаач гэх юм уу? Асуудал бас 8 дугаар хөндлөдөг. За дээрэс нь 5 болон 11-р гэртүүл бол Раху Кету байлжээ. Тэгэхээр энэ бол бусдад төгс бус харагдахаас бас айхтыг айцтууд тав ятай байж магадгүй гэсэн байна. За тэгэхээр уран буюу Тэнгэрийн ван гарагаас танд олгож байгаа тэр олгож байгаа тулгаж байгаа та бие сургалтыг хий гэсэн ийм тулгалтны үе авах гэхээр бусдын зөвлөсөн тренд болсон бэлэн замаар алхаж яг тэр хിവэрээ дундаж хിവэрээ л үлдэхөө эсвэл айцтайгаа нүүр тулаад танд яг өөртөө чинь үнэхээр сонирхолтой байгаа тэр нэг өвөрмөц бүтээлч төслийг хэрэгжүүлэх үү. Тэгээд тэрнийхээ хүчээр та магадгүй асар их амжилтанд хүрэх тэр замыг сонгох уу гэдгийг энэ үед уран гараг Кармен Занглиануудтай үүсэж байгаа энэ харилцаа танд сонголт болгож танд тулгана гэсэн. За тэгэхээр яагаад энэ бүтээлч үйл ажиллагаа гэсэн бэ гэхээр Кармен Занглиан бол таны 5 болон 11-р гэрт барилж байгаа учраас 5 гэдэг бол бас бүтээлч харилцаа гэж хэлдэг. За мэдээж гоо сайхныг илэрхийлнэ. Бүтээлч хоббиг илэрхийлнэ. 11-р гэдэг үйл мэдээж нийгмийн харилцаа тэр дундаа санаа бодол зорилго нэгтэй хүмүүсийн хүрээл илэрхийлдэг. За энэ бүх үйл явдал бол хинцээ орны Эрин Грацийн Тэнгэрийн вангийн аспекттай холбоотой энэ хөтөлбөр гарч байна. За дараагийн орд бол Номын орд. За Номын ордынхны тухайд бол Тэнгэрийн ван болоод Кармен Занглианы Эрин Грацийн аспект бол таны амьдралын хамгийн суур тулгуур баган гэгддэг 4, 7, 10 дугаар гэрүүд чинь үүсэж байна. За ирээдүйн хөгжил шинжилэлт гинтийн шинжилтийг илэрхийлдэг уран буюу Тэнгэрийн ван гараг таны хамтын ажиллагаа түншлэл энтрийг хариуцдаг 7 дугаар гэрт байрлаж байгаа нь хувийн амьдрал таны хань жил бизнесийн хамтрагчдад бол маш чухал өөрчлөлтийг авчрах юм гинэ. За амьдралд бол практик амьдралын түвшинд бол ажлын ачаалал, алтан үүрэг болон гэр бүл, гэр орондоо анхаарал тавих тийм
шаардлага энэ хоёрын хооронд бол нэлийн одоо тийм стресстэй тийм байдал үүсч магадгүй. Ер нь бол энэ бас 90 градусын өнцөг гэдэг бол ер нь альва гараг иргэсүүдийн хоорондын 90 градусын өнцөг гэдэг бол дандаа тийм жоохон сөргөлдөөнтэй, стресстэй, нэлийн дарамттай, бэрхшээлтэй үйл явдлуудыг илэрхийлээд байдаг л да. Дээрээс нь кармын заглаа энтертэй холбоотой ирэхээр бол илүү олон одоо аспект олон одоо гэрүүдийг хөндөж байгаа нь ийм учиртай. За тэгээд стрессийн байдалтай байсан бол магадгүй одоо тэгээд яг энэ одоо ураны энэ төлөвөөр тийм шин дүрм журмыг тохирч хил хязгаарыг дахин тогтоох тийм боломж олтно гинэ. За магадгүй зарим нэгэн хүмүүсийн үед бол хувийн амьдралд гинтийн өөрчлөлт гарна, гент гэрлэх саарл хүлээж авдаг ч юм уу те. За аль эсвэл амьдралын хэв маягийг чинь бүрэн өөрчлөх одоо тийм шийдвэр гаргах, зарим гэр бүлтэй шинэ хүүхэд төрүүлэх шийдвэр гаргадаг ч юм уу те. Хүүхэд төрүүлж авах, хүүхэдтэй болох шийдвэр гаргадаг ч юм уу. За магадгүй зарим нь бол одоо хүүхдийн ажил, сургууль, хувийн амьдрал энэтэй холбоотой маш том тийм эерэг өөрчлөлтүүд энэ үед гарч магадгүй гэсэн юм. За 4-7 гэдэг бол ерөнхийдөө 4-р гэр гэдэг бол чиний өвч хөрөнгө, гэр орон, ээж чинь гэр орон гэдгийг илэрхийлдэг бол 7-р гэр гэдэг бол бүх төрлийн харилцааг илэрхийлдэг. Ялангуяа гэрлэлтийн болон түшийн харилцааг илэрхийлдэг. За тэгэхээр гэр орны тухайтад бол орон зайгаа гэж өөрчлөх, гэр орноо шинжилэн зохион байгуулах, нүүдэл судал хийх хэлбэр, өөр газар орон руу ч юм уу эсвэл байрлалаа шинжлэх хэлбэр тийм шийдвэрийн алхмуудыг хийх юм боломж гарч магадгүй гэж юм төлөвөөр. За кармын зангилаатай холбоотой бол кармын зангилаа гэхээр бол таны 4 болоод 10 дугаар гэрүүдэд раху кету байрлаж байгаа. Тэгэхээр энэ бол магадгүй таны ажил олгогч, өөрчлөлтөгчдийн дунд үр бүтээл, буй, сул дараа харагдахаас айсан тийм хуучин тийм айдас байсан байж магадгүй гэж юм. 10 дугаар гэрч чинь бол одоо тийм айдас байсан байж магадгүй ахна шүү дээ. Ажил төрөлтэй холбоотой тийм. За уран буюу Тэнгэрийн ван гарагаас энэ үед ямар сонголтыг танд тулгаж байна вэ гэвэл зөвхөн тогтвортой байдлыг эрхэмлдэг тийм хуурамч мэдрэмжийг өгдөг. Тэр хуучин статус нэр төрөө хамгаалж үлдэх үү? Эсвэл танд болоо таны гэр бүлд яг үнэндээ юу ашигтай, юу тухтай вэ гэдгийг сонгох амьдралынхаа бүрэн одоо фундамент гэж ярьдаг те суурийг батжуулж бэхжүүлэх тэр нэгэн оршихуйг та сонгох уу гэдэг тэр сонголтын өмнө та яриад байна гэсэн байна. За тэгэхээр кармын зангилаа гэдэг бол бас тийм учир утгатай тэр сонголт хийхийг шаарддаг. Ийм үе. За тэгэхээр 6 сарын 20-ийн үед болж байгаа өөрчлөлтүүдийг нэлээд анхаарч авах хэрэгтэй байна. За дараагийн орд бол материйн орд. За материаны тухайтад бол Тэнгэрийн ван гараг кармын зангилаа буюу сарны өмнөд одоо урд зангилаа гэж ярддаг раху кетутай 90 градус шин өнцөг үсгэж байгаа энэ аспект бол таны 3 6 9 дугаар гэрүүдийг чинь хөндөж байна. За энэ бол таны өдөр тутмын ажлын дэг журам, хуваалтан, хувьсгал гэмээр тийм жинхэнэ хувьсгалт шинжилгээ хийх гэнэлтэй. За тэгэхээр уран гэдэг Тэнгэрийн ван гараг ерөнхийдөө хувьсгалын илэрхийлдэг, огцсон өөрчлөлтийг илэрхийлдэг, ирээдүйн шинжилгээ рүү хөдөлдөг тэр алхмыг хийх шаарддаг ийм гараг. Тэгэхээр энэ гараг бол таны өдөр тутмын ажил эрүүл мэндийн 6 дугаар гэрцэгчэнд байрлаж байгаа. За тэгэхээр энэ бол таны нарийн зохион байгуулагч сахилга бат хуучин систем, таны систем чинь таныг бол гинет тийм хаос байдалтай нүүр тулгаж хуучин арга барил чинь нурж унж байгааг харах цаг гинэлтэй. За амьдрал дээр бол маш тодорхой илэрнэ гинэ. Таны ажлын өдөр хэрхэн зохион байгуулагддаг байсан бол тэр бүтцэд гинт өөрчлөгдөн.
хамт ажилладаг хүмүүс болон хамт олонны бүрэлдэхүүнд гинтийн халаас илгээ гарч ирж магадгүй. Эсвэл та өөрөө ажлын нөхцөл үүрэг хариуцлагаа бүрэн шинжлэхээр зориглох энэ гэсэн тийм өөрчлөлтүүд гарна. За тэгэхээр 26 сарын 12-наас 20-ны хооронд болж байгаа. Энэ одоо үйл явдал ялангуяа 12-наас 20-ны хоорондох энэ бол уран гэдэг гариг яг тэр кармын рахокету тэ 90 градус үүсгэж байгаа юм. За энэ бол таны төлөвлөгөөнд гинтийн саатал гарах, техник хэрэгсэн, левдрэх, үйлчлэгийн ажил чинь гинт цуцлагдах юм тийм өөрчлөлтүүд гараад ирж магадгүй гэж. За тэгэхээр энэ үед таны анхаарах зүйл бол би хийж чадна. Би бүгдийг хэн чадна. Би бол одоо удирдагч нь, би бол дарах нь, би бүгдийг мэднэ. Би л зөв байна гэдэг гэсэн таны нэг тийм хуучин тактик байсан бол тэр нэг хандлага унтраах хэрэгтэй. Тэр одоо тэр нэг тийм эго шиг юм биш ч те бүгдийг чадна гэсэн тэрийг унтраачгаа гэж тэрийг болчих гэж байна шүү дээ. Орчлын ертөнцийн таны төлөвлөгөөг эвдэж байгаа гэдгийг танд нэлээд тийм уур бухимдлыг төрүүлж магадгүй гэнэлтэй. Гэвч энэ бол танд хор хүрэх гэж байгаа гэсэн тийм биш ээ. Харин танд илүү амархан энгийн замаар шин сонирхолтой боломжийг олгож байгаа хэрэг юм аа гэсэн байна. За кармын зангилаа бол хойд зангилаа загсны ордонд байгаа. Урд зангилаа бол охины ордонд байгаа. Тэгээ энэ бол таны 9 болон 3 дугаар гэрч хөндөж байгаа. Тэгэхээр бол мэдээллийг та уян хатангүй зөв байдлаар зөв өнцгөөс нь хүлээж авч сураарай гэж. За Тэнгэрийн ван буюу уран гаргаас таны өмнө тулгаж байгаа нэг сонголт бол амьдралдаа тэр нэг идеал болсон тэр нэг стандартад нийцүүлэх гэж оролдоол. Өөрийнхөө ажлын талбар дээр бүр үеэ өнгөрөөсөн, илэгдэж дууссан тэр нэгэн одоо стандарт хэмжээсэндээ золиослогдоод үлдэх үү? Эсвэл өөрөө төгс бус байхыг зөвшөөрч тактик өөрчлөн та ганцаархаа төгс биш байхыг одоо ингээд та би заавал төгс байх албагүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд тактикийг хурдан өөрчлөөд хамаагүй энгийн хялбар шийддэг шинэ прогресс дэвшилт хүрэх үү гэдэг энэ сонголт таны өмнө тулгарч байна гэсэн байна. За дараагийн орд бол бомб, хумх буюу бомб гэдэг шүү. За хумхын ордны тухайтад Тэнгэрийн ван болоод кармын заглааны энэ аспект таны 2 болон 5, 8 дугаар талбаруудыг хөндөж байна. Гэхдээ энэ бол танд нэлээд амьдралд чинь маш том ивэл таатай боломж баяр баясгалан авчирсан энэ аспект гэнэ л дээ. Хэдийгээр энэ 90 градусын аспект ихэнх хүмүүсэд жоохон тийм таагүй, саад бэрхшээлтэй, стресстэй, бухимдалтай ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа боловч таны ордод бол хамаагүй таатай нөлөөлж байна. За учир нь таны удирдах гариг бол энэ Тэнгэрийн ван буюу уран гариг юм байна. Таны баяр баясгалан бүтээл сэтгэлээ хайр дуулдрыг илэрхийлдэг 5 дугаар гэрт байрлаж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол таны хувьд амжилтын аспект гэнэ л дээ. Тийм амжилтын тийм байрлал байна гэж шүү. За энэ бол мөнгө хөрөнгө, амьдралын баяр баясгалан, хайр дурлалын харилцааг огт өөр өнцгөөс харах бүтээл сэтгэлгээний дээд цэгийг илэрхийлж байгаа гэж шүү. За амьдрал яг бодит байдлын төвшөнд бол санхүүгийн хувьд урд хязгаарч байгаагүй. Урд нь хязгаарч үндсэн орлого гэж тооцож байгаагүй тийм зүйлээс гинтийн шинэ их усүр томоохон хэмжээний мөнгө орж ирнэ. Мөнгөний их усүр орж ирнэ гэж байна. За та гинтийн одоо тийм сууц санаанууд шууд таны бизнесийн орлого болон хөрж магадгүй гэж байна. За хувийн амьдралд бол мэдрэмж, хайрын тухай ойлголт таныг бол оронгоор нэргүүлж гинтийн маш хүчтэй танил таталцал өсгөх тийм үнэтэй учирч магадгүй гинэ. Эсвэл урт хугацаанд үргэлжлэх тийм нэг уйтгартай харилцаанаасаа урт хугацаанд үргэлжилсэн
тэр харьцаанаас гинт салах тийм шийдвэр гаргаж магадгүй нэ. За хамтрагчийн орлого зээлийн хөв байрны түрээс гэх мэт зүйлүүдэд бас өөрчлөлт орно. Яг бол 8 дугаар гэрт таны 5 болоод 8 дугаар гэрт кармын зангилал харж байгаа. За байрны түрээс зээлийн хөв эсвэл хамтын төсөв энтрээ бол шинээр эргэж харах бүтээх шаарддаг гарна гэсэн. За мөн таны хүүхэд болоод ажил хэрэг, сургууль, амжилт эдгэрт бол таныг баярлуулах маш тод үйл явдлууд танд энэ үед өрнөнө гэсэн байна. За энэ үйл явдал бол 6 сарын 12-оос 20-ны хооронд үргэлжлэх үйл явдал. За энэ бол яг тэр Уран буюу Тэнгэрийн ван гарыг сарны хойд урд цаглаа буюу Раху Кетутай 90 градусын үүсгэж байгаа. Энэ төсөл байдлыг ярьж байгаа, төлөв байдгийг ярьж байгаа юу шүү. За кармын зангилаа буюу одоо саяны Раху Кету бол таныг хуучин логик байхгүй тийм аюулгүй гэдэг жирийн санхүүгийн хүрээнд барьж үлдэхийг оролдоод бас байж магадгүй гэж байна. Гэвч Уранаас Тэнгэрийн ван гарыг ас тийм ээ кармтай одоо кармын зангилаатай аспект үүсгэж байгаа энэ байрлал нь танд ямар сонголтыг тулгаж байгаа вэ гэвэл хуучин ертөнцид үлдэж шин баялгаас хол байх юм уу? Эсвэл өөрийг өөрмөц дахин давтшгүй байдалтай итгээд сэтгэл зүрхнийхаа дуу хоолойгоор зөрөгтэй эрсдэл гарган тайзан дээр гарч гайхамшигтай амжилт дотоод баялагийг атах уу гэж сонголтын өмнө та тулаад байна л гэсэн байна. За дараагийн гараг бол мэдээж загсны орд. За загсны ордын тухайд бол маш чухал тохиол гэж үзэж байгаа энэ байрлалыг Тэнгэрийн ван гарыг Раху Кету буюу кармын зангилаатай 90 градусын өнцгөр одоо тохиож байгаа энэ байрлал бол таны амьдралын суур өөрчлөлтийг холбогдож байгаа гэж үзэж байгаа. Та амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргаж байгаа энэ аспект. Яагаад? Таны Раху бол таны 1-р гэрт байрлаж байгаа. Харин 4-р гэрт чинь болохоор Тэнгэрийн ван гарыг байрлаж байгаа. 7-р гэрт чинь Кету байрлаж байгаа. За тэгэхээр энэ 1, 4, 7 гэсэн таны гэрүүдийг хөндөж байна л гэсэн үг. За таны одоо амьдралын чинь суур болсон 4-р гэрт чинь хувьсгалт шинжилтийг илэрхийлдэг Уран буюу Тэнгэрийн ван гарыг байрлаж байна гэдэг чинь бол дээрэс нь таны кармын хойд зангилаа Раху таны 1-р гэрт байна гэдэг хуучин дүрмийг бүгдийг шийдэж өөрчлөх ирээдүйн шин зорилгоо сонгох тийм цаг үе л гэсэн байна. За энэ бол таны амьдрал дээр маш хүчтэй илэрнэ гинэ. Танд магадгүй одоо гинт бүх зүйлийг хаяад хаа нэгтээ маш хол газар руу нүүх ч юм уу. Оршин суугаа газраа өөрчлөх ч юм уу. Аль эсвэл гэр орондоо бүр маш том засвар шинжилэлт хийх, бүр хувьсгалт өөрчлөлт хийх ийм хүсэл маш их төрнө гэнэ л дээ. За тэгэхээр кармын өмнөд зангилаа буюу Кету бол охины ордонд байгаа. За охины ордон гэдэг нь таны 7-р гэр. За энэ одоо өмнөд зангилаа танд яаж төлөвлөхээр өнгөрсөн үеийн айдас. Өнгөрсөн үеэс уламжлалтай тэр үүрэг хариуцлагууд бол таныг айл эртнээс одоо цагаан өнгөрөөч гисэн тэр хуучин харилцаа, хуучин нөхөрлөлтөөгөө зуралдаад байхад хүргэж магадгүй гинэ. Магадгүй та одоо өнгөрсөн л болоод аль хэдийн одоо дуусгар болцсон тэр хайрын харилцааг төгс зүйл энэ гэж бодоод тэр загвараасаа салахгүй байдаг ч юм уу те. Одоо тэр загвар чинь аль хэдийн ажиллахаа танд үйлчлэх болцсон байх чинь тэгжиж магадгүй байна л да. За тэгэхээр Уран буюу Тэнгэрийн ван гарыг бол таны 4-р гэр гэхээр таны өөрийн чинь гэр орон, оршин суугаа газар, ээж аав чинь гэр орон тэр зүйлийг илэрхийлж байгаа. За Раху бол 1-р гэр гэхээр таны өөрийн чинь зорилго тэмүүллийн чинь ирээдүйрөө хандсан тэр төсөл төлөвлөгөө тэр бүхнийг илэрхийлж байгаа. За 7-р гэрийг бол сая хэлжтэй өнгөрсөнтэй зурлагдаж хэрэггүй гэсэнтэй. За тэгэхээр яг энэ 90 градусын аспект бол ихэнх ордуудад
жоохон тийм сорилттой, бэрхшээлтэй, дарамттай, стресстэй энэ төр байгаа л да. Гэвч таны хувьд бол бас харьцангуйгаар нэлээд шин сонголт, маш ач холбогдолтой өөрчлөлтүүдийг явуулж байна гэж хэлж байгаа. За тэгэхээр гол дорон гараг бол буюу одоо Тэнгэрийн ван гараг шүү дээ. Гол оршихуйн нэг чухал сонголтуудыг бүх хүний өмнө тулгаж байгаа юм л да. Тэгэхээр таны өмнө ямар сонголтыг тулгаж байна гэхээр та бусад хүмүүсийн зохиосон тоглоомд оролцож бусдад таалагдах гэж эвтэйхэн тийм дүрд тоглох гэж өөрийгөө золиослоо байх юм уу? Эсвэл өөрийн хүчрхийг зөн совингоо дагаад тэгэргүй игнэнд гарч би дахиж хуучин дүрмээр амьдрмааргүй байна гэж тунхаглаад өөрийнхөө шин дүрмийг бүтээх үү гэсэн ийм сонголтоо л гэсэн байна. За тэгээ та алийг сонгохоо шийдэх нь байна. За тэгээд энэ хүрээд уран болоод Кармен Зангаланы онцгой нэгэн мөчлөгийг өндөрлөж байна. Та бүхэн энэ хүртэл сонссон бүгдд нь баярлалаа. Мэдээж лайк, шеэр, комент хийээрэй. За дараа уулзъя. Баяр таа.